Тэгэхээр сангийн сайдад бас хандаж хэлэхэд бас мэдээж зовлон их байгаа. Бид нар яг энэ Монгол хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалах, шууд болон шууд бус утгаараа үндэсний аюулгүй байдалд занл хийлэл учруулах, ингэтэн нөхцөлдүүлэх хүчин зүйл болж байгаа энэ төсөвтэй холбоотой асуудал дээр арай өөрөөр хандах хэрэгтэй болчиход байгаа юм. Нөгөө дахин магнаас өрн даргаад өчигдөрч гэсэн бас хэлсэн шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцж байгааг детальчилж шалгах шалгуур нь байхгүй гэдэг байгаа шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын аюулгүй зөвлөлийг гаргах хэрэгтэй юм бэл. Та нар энэ саналааг яс өгөөд явмаар байгаа юм. Та бодолтой 8-900 тэрбум төгрөг гэж байгаа. Тэгээд нэг хөндлийнхөө хэмжээгээр хөлөөж ийн гэж төсөв тавьдаг. Тэр нь юмд нь хүрдэггүй. Эргээд юу болж ийн гэхлээр эн чинь хүний амь нас байгаль орчны асуудал том юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол арай жоохон цогц бодлого амар сайхан шадар сайд одоо энэ ч хариуцж байгаа шүү дээ. Энийгээ сайн ингэж ойлгуулж орж ирмээр байна. Дээрээс нь За, Эрдэнэ улс гишүүн нэмж асууя. Батлан сайдаас асуухад нөгөө 7 сарын 1-ээс 12 сарын 31-ний дуустал хагас жилийн нөгөө цалин бөнлөө байхгүй офицер ахлагч нарын тийм үү? 7 тэрбум төгрөг хасагдсан гэдэг байгаа. Тэгэхээр эн чинь бид нар нөгөө Монгол улсын төлөө зүтг гээд тангараа үргүүлээд явж байгаа нөхдүүдийн мөнгө төгрөггүй болгоо ингээ хайчдаг. Бас ингээд эн чинь лок нь алдагдаад байгаа байхгүй. Мэдээж нөгөө одоо ойлгож байгаа бүсээ чангал гэдэг тий. Бүсээ чангалаа гэдэг. Гэхдээ яг юун дээр бүсээ чангалах уу гэдэг илүү дарга анги дээр л бүсээ чангалах хэрэгтэй гэдэг болохоос биш. Яг энэ тангар өргөсөн албаагчдын асуудал дээр бид нар бас бүсийг яаж чангалах уу гэдгээ бас арай илүү уялдаатай бодож байгаа юм. Энд дээр Батлууд сайд та нэг мэдээлэл өгөөд сангийн сайд энэ тал дээр бас нэг тайлбар өгөөч гэж хүсмээр байна. За, Эрдэнэ улс гишүүний асуултанд Батлууд сайд. За, өнөөдөр энэ цаг хугацаанд дэлхийн даяар геополитикийн хурцлмал байдал нэлээд газар автсан. За, улс орнууд батлан хамгаалах салбараа өөд татах, тэр салбарын зардал мөнгийг нэмэгдүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүний бүр 5% тэмүүлэх ийм шийдлүүдийг зарим улс орнууд ч гэсэн гаргаж байгаа цаг хугацаа байна л да. Тэгэхдээ энэ удаад манай Монгол улсын төсөв санхүү үнэхээр хүнд байгаа цаг хугацаа. Бид бүхэн хэмнэлтэн дээр бол тодорхой өөрсдөө байр суурийг засгийн газар за сангийн яамд бол илэрхийлж байгаа. Тэгэхдээ нэг асуудал бол энэ жил гадаад дотоодын академи төгсөж байгаа офицер ахлагч нарын 7 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний хүртэл хагас жилийн цалин хөлс өрн байхгүй байгаа. Бид нар 50 орон тооныхоо хязгаараар батлагдсан төсөвтэй явж байгаа учраас энэ төсвүүд байхгүй байгаа. Бид нар тэр хүмүүсийг цалинжуулах асуудал дутмаг олж 7 тэрбум гаруй төгрөгийн Батлууд сайд нэмж гүйцэж хариулъя. Тэгээ энэ төгсөгчдийн хагас жилийн цалингийн сан болох 7 тэрбум гаруй төгрөгийн асуудал нэлээд хурцтай хүчээд байгаа юм аа. Тэгээ энэ мэдээж ажлын байр нь бэлэн байгаа шууд ажилдаа орох тустай хүмүүс байдаг. Тэгээ цалингийн сан байхгүй байгаа учраас энэ асуудалд бас анхаарах шаардлага гарчаад байгаа гэдэг хэлье. За, Жолон сайд нэмж хариулах уу? Эрдэнэ улс гишүүний асуултанд. Эрдэнэ улс гишүүний одоо хэдүүлээ салбар хамгаалах юм бол бүх салбарыг хамгаалмаар байна. Хүчний байгууллагуудыг ингээд батлан хамгаалах яам. За, элийн цэрэг. За, манай онцгой юм бол бүгднийг л хамгаалаад хүн болгон л яриад байна. Тэгээд энд яриад хэрэггүй гэж би зөвлөе. Бид хичнээн хүсээд бид төсвийнхээ зар дотор л баригдана. За, харин ч манай онцгойгийнхантай бид маш сайн ойлголцоод ингээд ажиллаж явж байгаа. За, ер нь бол энэ засгийн газрын нөөц санг бид 54-аар нэмж байгаа. За, энэ үндсэндээ бараг л онцгойроо явна дөө энэ намар. Тийм учраас цаашдаа бид онцгойгийн яг өнөө маргааштай шийдэх зардлууд за дунд урт хугацаанд шинжлэх асуудлууд гэдэг хөтөлбөрийн хэмжээнд яригдаад ингээд судлаад эхэлсэн байгаа. Ер нь 2026 оны төсөв гүйцэж хариулъя. Жолон сайд. 2026 оны төсөв дээр бид бас ярилцж байгаа зүйлүүд байгаа. За, тэр үед харин гадаад зээл тусламжаар эдний салбар дээр хийж төслүүд орж ирнэ. За, тэрийг харин дэмжиж өгөөрэй.